Хаврын сайхан өдрийн мэндийг үзэгчдэд хүргэе. Өглөөний ч юм уу, өдрийн ч юм уу, оройн ч юм уу мэндийг хүргье. Ингээд миний гуйсан ясаар энэ удаа нэг сайхан залуу зочин оролцож байна. Энэ бол драмын театрын жүжигчин Алтан Газ Амгланбаатар оролцож байна. Алтан Газтай юм уу? Мөнгөн Газтай, хөрл Газтай. Ингээд хамгийн мян болчихё. За одоо юуны өмнө бас битүүрийн урилгыг хүлээж авч бас гоё найрцгаар тий. Тэгээд найсан дахиад очигээ ярьсан. Баярлалаа. Сэлийн маань гуугаад байгаа л да. Яагаад гуугаад байгаа гэхээр дандаа ийм чи дандаа л ийм охтууд ураал тэгэл нөгөө охтуудгаа болзон яваа заавараа л гэдэг байгаа байхгүй. Тэгээ өөрөө бас тийм бас санаа оноо бас байд юм шиг байгаа. Тэгээд залуу болоод ирээч гэлдэгсэн. Тэгэл одоо хамгийн намайг дотор хамгийн одоо найрсгаар хэн хүлээж авах вэ? Мэдээж амгаал хүлээж авах гэж бодлоо да. За урагтай баярлалаа. Өндөр өстэй. Өндөр. Нөгөө нэг юу нэ дөрвжгийн яттай байгаас тээ. Хонор дөрөө ялгадгүй шүү дээ. Ихэнх хүмүүс. Гэхдээ ялангуяа энэ юу таксигийн ч удааснаар тий. Чи Монголд ганцхан байдаг, хоёрхан байдаг яадаг ингээ ялгаас орчдаг. Юу тэгдэг байх. Хотод ирээд удаагүй байна. Тийм оротос үнэ таарна. Вистак чанаад их за би чам заагаад игээл явж байгаа л яг Вистак дээр л би буухта. Гэвч нөөч нэг жинэ. Вистак гэж юу гэж байгаа юм бэ? Би сарны титэм. Амар орчилж гисэн. Одоо чинь 5 сарын 7-нд эн чи хийж байгаа. Одоо хөнөө төрөл гарч. Шууд ингээд одоо шууд явж байгаа шээ. 5 сарын 7-нд манай төрийн ширхтэн хариулагч Наранбаатарын маань шинэ бүтээл. Тэгээ Английн алдар зохиолч Пинтер гэж байна. Пинтер сайн. Тэрний Нобелийн шагнал зохиол, өчигдөр гэж зохиол. Хоёр хүний. Одоо манай нэг тогтч жаргал гэдэг тоог гэдэг охин байгаа манай театрын залуу жүжигч байгаа. Тэр бид хийх тийм. Арай гоцороо. Ямар охин гэдэг лээ тоог гэдэг чинь. Яг тэгээд ямар хөө гэдэг. Яг зөвхөн гүрдийн царайтай ингээд гоё бурч бүрштэй. Тийм үү. Хөтөө хоёр. Шал хэрэггүй ч. Тэр үн нөхдөд оцгол тэр ястүдэ гэдэг жүжигээрээс шал хэрэггүй жүжиг болчихдаг тийм. Тийм жүжиг одоо харин нээлттэй гэх тэрний сургуультыг нь Манчестер орд. Ачаал их. Хоёр хүний жүжиг гэдэг чинь зардал багтай мөнгө олох юм бол харин хоогоо усчихаар айгуу жүжиг үгүй. Нэг хүний жүжиг гэж байхгүй. Бага шүү дээ. Моно дараа гэж байгаа. Тэрэнд олчихс гол дүрдэн. Орлого өөрөө аваад плед өөрөө таслаа. Өөрөө найруулаад тэрчтэй. Монголд таараа явчихсан тий. Ганцаараа пүрүүс унаа явчихсан. Харин тий. Пүрүүсээр унаад явчих тэгэл зардал багтай. Пүрүүсээр мөрч одоо бензин мартаад тест болож над хийлч. Манайх нэг маазарч байгаа. Пүрүүс 30 унсан хүн бол нөгөө банкад үрсэн баг. Дараа нөгөө үш нөгөө юу банкны тагаа. Пүрүүс 20 хүн болохоор дүүргсэн цагт за хизээ хэлээ хамгийн эсвэл. Тэр шиг нэмба ганц хүний жүжиг тоглох юм бол ганцаараа баяжаад ерөнхий продюсер, найруулагч, жүжигчин бүгдийг л шүү би бол. Хэлээд өөрөө таслаа. Манай жүжигчин чинь кино хийгээд та хоёр тоглоод. Үгүй шүү дээ. Манай ярьж кино хийгээд. Нэмбаш өөр найруулсан. Клипэнд чи таны тоглоо. Би чи продюсер лаа зохиолын ничээ найруулаад арай тоглоагүй тэгэл. Амба битэр чивэл та Батөргийн. Багын найзууд хамт өссөн. Батөргийн нэг хэдэн байрны дунд ч одоо ингээл тоглож л өссөн. Тэвэг тоглож байсан та хоёр. Тэвэг доолн Ирзэн жартаад нь манай амгаач. Өөрөө бол би бол тэвэгдээд байсан. Манай амгаач жартаад Ирзэндээ тэгэл явж өгсөн шүү дээ. Дээс тоглоод. Дээс тоглоод. Дээс ингээл хоёр хүн гэж байгаа айгу муухан ихлэ цуврна гэдэг. Гомик тогсон да гэдэг шиг. Надраа хандаа тэгвэл би айгу би ч баар дэсмэс тоглоогүй. Бахан цуврсан биз дээ. Чи тэг түрүүн Пэрүс мөрөөс яриад ойлгосон нь ойлгож байгаа яриад суугаадсан. Пэрүс гэж юу? Машин шүү дээ. Мэддэм байна ашгүй те. Хонхны баяр одоо болж байгаа шүү дээ тий. 5 сард хонхны баярыг яаж хийдэг байсан бэ? Хонхны баяр ер нь залуучууд. За би ч одоо 8 хонхны баяр, 10 хонхны баяр суусан. 3 хонхны баяр. Одоо дараа нь магистрийн хонхны баяр өдөртөө ахтан дагна 2 хонхны баяр үлдсэн байна одоо тий. Одоо өдөрлөх сурч байгаа юм тий. Юу ямар ерөнхий юм ярьд юм бэ? Манайх толчтой шээ. Би айгу мох шар гоцоогоод хэлсэн шүү дээ. Амгаа өдөрлөх сурч байгаа би. Чи сураагүй юу? Би яах юм тийм сурч. Би 3 хонхны баяр тэмдэглээд өглөө ууснаа яаж тэмдэглэв? 8 дуурайны хонхны баяр нийс талаад нь илүү гараа тэрүүгээрээ байл гэсэн үг байна. Октоодынхаа ус наагаад октоод маань уулж юм уу тийм үгүй нийлэг болсон. 10 хонхноор арай бас айтайхан болсон.
Мэдээж чи уучлаарай штэ энэ чинь 10 он тэр 96 онд ямар байлаа нийгэм маань ямар байлаа бид өөрөө багтөргийнхэн ямар хөө билээ тийм ээ мэдээж яасан за суусын охны ярьчихсан суусын охноор би чи яаж чад ангийн дарга ёстой уухгүй бүгднээс ахвал нэг данс тооцоо бүх юм зохицуул хамгийн сүүл юу дисконт ороод тэнцээр 3 дахь шууд зогцсон. Тэгээ 11 ядраад. Уг нь бараг л манай агаа бараг үүр цаагаас ирэхгүй байх гэж бодчихсон. Би 11 өнгөрч явах ингээд муудад ороод ирсэн. Яасан ирсэн болсон. Босоо гэж ярьсан. Тэгж яажсэн юм бэ? Гэхдээ айгүйх зардалтай одоо ингээл хүүхдүүд хонхны хоёр ихээр их зардалтай тэмдэглээд ингээд хүмүүс шүүмжлээд байна л да. Өгөхтэй би бол ингэж бодож байна. Би бол эсрэг байна. Амьдралд бол нэг тийм олон тохиолдоод байх юм биш байхгүй юу? Яхавд тэгэл наригчлээ. Шоодчлээ. Өөрөөсөө залуу байж үзээгүй биш. Яг тэр үедээ бол ээж аав нь бас те анхны баяр чи ингэ шүү тэгэн шүү гэх нөгөөх нь ингэ тгийгээл гой хувцас өмсөе гой болъё гэл бүгд тийм бодолтой байсан бэл. Тэгээ мань бол юу ингэжсэн байхгүй. Анхны баяраар өдөөс эцэгхээс мөнгө татдаг өөрөө мөнгө олж ирээд ингэсэн төдөөс тийм асуудал байгаагүй. Асуудал чихнээс онсон байгааг байхгүй. Тийм залуучууд бас яаж хэрэгтэй шүү дээ. Бас тэрийг бодчих хэрэгтэй. Ялангуяа оюутан төгсч байгаа, экспорт төгсч байгаа оюутнууд бол 10 мөр дээр л үнэхээр татна л таагүй боломжтой шүү дээ. Анхны ирвэл чөлөөтэй мөж олно би бол яачих юм бол өөртөө гой тохируулаад гой архитарсад баг хэрэглэх хэрэгтэй. Тэгэл манай юм бачтай алкогол хэрэглэдэг юм шүү дээ. Тийм шүү дээ. Тавиг татахгүй, арх уухгүй. Мундаг шүү дээ. Үтс нэг өгдөг байлээ. Гэсэн оо гэж. Тэнд дээр бэст амар. Тэр 3 дахь нь хэлчих уу гэж. Сөүлэмөр хайгаад байгаа юм чинь надаас. Манай авгач нь яг үндэ ч би 3 дахь таа ч гэсэн айгууд юм шүү дээ. Би бол архиуд уугүйдэг юм. Тамхиг одоо 23 жил татлаа гэдэг чинь. Бүр багасаа татсан. Татаалгаа юу одоо? Татаалах. Ямар тамхи вэ? Одоо би даангл гэдэг юм. Нэг тамхилаач. Гарч ойлголцож. Гүн өөр тамхилаач. Ямар минь зөөр ойлгосноо. Юу хуурай тамхи уу гэж. Нөгөө надад тоглосон хайр дээр клипийн үзэхэд нэг охин ингээл хоёлаа хайртай болчоод ингээд идэг тийм амьдрал дээр ер нь тэгтийм болов нэг охинд хайртай болох тийм тохиолдол байт юм уу? Найз нар. Чиний амьдрал тийм байсан байхгүй. Байсан ч юм уу? Баг маг багт чинь ингэдэг байсан шүү дээ. Ангийнхаа нэг охинтой өргөж байгаа болонгууд манай нөгөөх нь ирж үрэхэд л байсан. Гэхдээ яг надад төгсөн хайр шиг дурлж мурлаа л ингэжсэн юм биш. Тэр хүн үеийн өөрхөн шохорол байдаг шүү дээ. Тэгээд эхлээд ангийнхаа солонгот өргөжсэн болонгууд ариу кэрж үегээч гэдэг юм уу. Тэр удаа байсан. Тэр бас тийм байх уу? Хоёр охинтой зэрэг өрхөө. Тэгж ч хүмүүн үү? Хоёр банд. Хоёр банд юу яриад явж байгаа. Чамайг хахаар бүр ингэ сони юм яриад явж байгаа. Тэгээ нэг толгойг нэрнэ. Нэг охин хоёулаа хайртай болж би үл тэгж л үзээгүй л дээ. Тэгээ миний толгойд бол ерөөсөө тийм нэг охин мохин найри мэри гэсэн бодол байхгүйсээр байгаа л тэгэл 10 дугаар ангид төгсөөл. Би үл яаж усаар угаах уу те? Яаж цасаар угаах уу? Яаж үснээсэн зулгаах уу? Яаж үсэнд нь наах уу гэж бодож исэн болохоос ч үерхийн найзлаа гэж бодож исэн нэг байна. Чи манай 5 дугаар суулаа манай ингэ нэг Батэрдэн гэд банд ирсэн санаж байна. Үгүй. Манай ингэх штэ. Тэр одоо 6 7 дугаар ангид одоо нэг сайн охинтой одоо сэтгэлээ хийж гарна. Нурууланд гүчд тийм. Сэтгэлээ тийж илэрхийлж байгаа. Ямар аим. Бидний үчид тийм тэнэг өсөн. Яг над чиг л юм байна дөө. Манай дэйтлэнгийн охин байсан. Тэгэл манай тэр Сэги Батэрдэн хоёр л юу яадаг. Занглаа гаал. Занглааг хооч өгсөн. Нэр нь жинхэнэ нэр хийнчлээ би одоо мартчих. Тэгэл занглаагаа шаалаад гэдэг. Уг нь бол сэтгэлээ эрхэж байгаа царай л тэр байхгүй. Тэгсэн чи Батэрдэн гүч тэр цасн дээр 5 уртан цасна би гэж гонсоо шийсэн. Яаш тийч хүнд чинь хүн татсан юм. Тэгээд Батэрдэн үцгээ. Тэний гоё байж хөөс. Бэсэн чи өмнө говьд тоглолт хийсэн байхгүй. Тоглолт тэгэл дуулаад өмнө говьд баахан хүмүүс ингээл өсөрч мө тэр дурлаа дуулчаач хөөе. Ирэх сард дуулчаач гэлнэ. Бүр нэр оноогод байгаа байхгүй. Дуулна байж битээ тэгээ би өөрөө мэдчихсэн тий. Тэгэл дуулаад гараадсэн чи тэр сумын хатман юм уу аашаа. Шууд ингээл намайг харангуйта би гараад ирсэн чи хоёр хүүхний шууд хоёр хүүхний гэнэ хоёр залуу нэг залуу барьсан шууд хооронд мөргөлүүлээд унаагаад байгаа юм чи. Тэгээ одоо тэр хүчээ тэгж бас гаагуулаад байгаа юм уу бас яагаад байгаа тий. Бараг ингэж байсан. Би бүр ямар амар юм бэ гэж бодож байгаа юм чи тий. Дараа нь буудал сэлэг оруулж байгаа хам үсгэсэн. Үгүй ээ. Тэгээ энэс хараа үүдээс гоё юм асуух гээд байгаа байхгүй. Та хоёр эмгтэй хүн дээр ингээд амар хайртай эмгтэйдээ ч юм уу ингээд бандах ч юм уу тийм сонин үйлс гаргаж ирсэн үү? Тийм үе байдгүй. Чамд энэ. Би яг санаад орчих байх чаа. Би яг ингээд яг зүгээр яг үнэнгээ яг чин үнэнгээ ярьчих уу. За тийм.
Би л айгүй ичимхий шүү дээ ер нь. Тийм үү? Хайртай хүнтэй ингээл яхад бол ингээл хичээл идэв шүү дээ. Ингээл жоохон бантах маягтай л идэв шүү дээ. Ингээл уулзахгүй байж байгаа. Өнгөч уулзахаар тийм бие барайл нэг сонир болоод идэв. Чи тэгдэггүй. Шүү дээ би бол гайхгүй. Надад яг тийж бантчихсан юм. Одоо яг санд орж ирэхгүй байна. Энд чи манай нэг найз охин нэг найз залуутай болсон байл. Тэгээд яг анх удаа өнсөөлөх болоод чи намайг өнсөхгүй мүү гэд нөгөө буухтаа нөгөө залуу нь буугаад машин руу явах гэж байгаа хгүй. Өнсөхгүй мөс чинь нөгөө найз залуу за тэгээд өнссөн юм байл. Өнсөнгөтэй нөгөөх нь бантангуудаа шууд нөгөө төлөө жолоочийн эсрэг таалах хаалхан дээр. Тэнийтэй ч гэсэн гэсэн. Бүр сонирн байдлаар хаана юу гэдэг байгаа мэдэхгүй болч тээ. Амар банталтал манай байрны инкубатор гэдэг. Одоо манай фейс найзад бол сайн мэдэн кадр гэдэг дандаа өнгөө бослдог. Нэг бүр багын найз ахгүй. Би тэр бүр 5 настраас хойш нэг байранд ороод хамт өссөн. Онын довтойсон уу? Биш үү? Тийм. Одоо гисгтэй. Манай кадр ингэж орчин бид нар 6 дугаар ангид төлөөд тамхинд орсон хүмүүс байхгүй. Орчин яг тамхитцсан бэлмот татсан юм. Инкубатор аавгаа тамхиас ахуулгалцсан. Тэгээд яг татаад орсон тасан чи яг аав нөөдрөхгүй. Яг ингэ таард юм уу? Саам гучиод яг тамхит татсан юм чи гэсэн. А яа тий. Өөцлөө. Ямар амар юм те. Үнэхээр алгуулсан даа гэж бодсон шүү дээ. Яг эцэг хүн алга гэсэн тэр байхгүй те. Цаарцаа. А яа тий. Араа бид алгуулсан дараа шүү. Бидний ажил байгаа аав нь ягаад ч байхгүй. 50 батхад уцаар ярихгүй. Тэгээд тааш параг уцаа гэсэн. Үш пара тэрний сэрд авцсан юм байна штэ гэдэг. Юу яриад байгаа юм бэ? Хаах юм гэсэн. Би сайн зүгтараас доогом түүний сэрд явж байгаа. Хийсэн авцсан гэж оны өмнө авсан штэ гэдэг. 2 сар 3 сард надад ярьсан. За одоо би одоо ахын ярьж юу баяр нэгээд тэгэхгүй. Тэгээд би гэсэн. Тайнаахаа Монгол ерөөсө төрийн сэрд 2 хаан амтлаг шүү дээ. Камертай манай хоёр. Та юм мэдгүй гэсэн. Оо харин тийм хаа гэж бодож. Нэрээ тийм байж тээ. Тийм байна. Тийм байна. Хайрын хамгийн амар зүйл нь юу вэ? Та хоёроос соёлонгоснаа. Амар зүйл нэ. Тий. Чи хариул. Тэр ол би бодчих. Чи асуу. Небасэр амар явчихд юм. Тэгвэл чи үнэнүүгөө хийж явах чи яадаг вэ? Өч тэр юу манай цэгийн хатнаад хоёр өсөлтсөн гэж яг үнэн юм уу? Хин тэгээд. Хүй хаана яг байхгүй. Тийм юм боо. Үнэнүүг хийж явах. Үстэй. Хатнаа усаар шав өссөн юм шүү. Үстэй юу? Үстүүдээ тавиадаас урдсан ш дарбагаас. Энэ жижиггүйс яаж үсдэг юм бэ? Чигтдэг байгаа та. Хайрын хамгийн амар юм би аль нь юм бэ? амар юм бэ? Хайраас айгаад ах зүйл юу байсан юм бэ? Над бол айгаад ах зүйл алгал санагдаж штэ. Манай юм ба. Юм багс. Хайрын хамгийн амар юм нөө. Хамгийн амар бүр амар юм биш. Хайртай өөнийхөө сэтгэлд нь яг тэр чин зүрхнээс хайртай өөнийхөө сэтгэлд нь гутамшигтайгаар дурсагдах юм уу? Гутамшигтайгаар бодогдоход хамгийн амар. За яг үнэн байна тий. Гутамшигтайгаар штэ. Тэгээд бодогдоод үлдүүл. Тэгэхээр над тийм гутамшигтай юм бодогдсон юм уу тий. Хайр гэсэн хамгийн гэгээ сайхан мэдрэмж энэс нь айгаад ах юу байсан. Чи айж нөө дахиж дурлахаас ч махиж хүн хайрлахаас айж нөө. Мэдгүй айхгүй нэ. Ууса хүн тайртай болно гэдэг чинь хүн өөрийгөө гоё амьд байгаа. Тэ? Энэ өршлөлт дээр амьдарч байгаа мэдэрдэг гоё зүйлээ. Хайртай болж юм. За одоо энийг Амар гадаад гэдэг чинь хайртай болох янз байна уу? Хайртай болох янз байна үү? Дурлж байгаа нэрээс хэлээ. Хүү яа хоёр нийлчин. Заавал одоо хайр гэхэж нэлээд хүнжгээр ойлгож шүү дээ. Манай ч дурлаад явчихсан. Би амар дурлалташ дурлал байлаа гэдэг шүү дээ. Би харин гоё шүү дээ. Чи дурлалаар. Би бол тэгдэх байх. Угаас би дурлалаар цэнгэлэгдэж явдаг байхгүй. Тийм үү? Тийм үү? Юунд хүнд өнөхтэй. Хүнд ч мэдэн ш. Дурлал цэнгэлэх юм шүү дээ. Тийм амир. Эхнэр михнэр чинь юу гэж ойлгох вэ гэж. Тэгсэн тэгээд би дурлалтаа гэж заавал битээр ингэж ойртоод ингэж биш шүү дээ. Тэр зүгээр тэр сайхан төрхөнд дурлаад энэ ямар гоё хүн бэ гэж бодож өнгөрөөд тэр мэр чинь ингэж хүнд чинь гоё юм юу төрдөг байхгүй. За би нэг юм хэлэх үү. Би бол энэ дээрээс амар эсрэг бодолтой. Хүнд хайртай болчих штэ. Би бол одоо жинхэнэ хүнд хайртай болчих юм бол Гудамж нь ямар ч гоё юм хитвэсэн тийм их сонирхолтой харагддаг юм аа. Үнэн ярьж ингэж үнэн баггүй. Тэгээд чи яагаад тэгээд бизээр яриад хараад тэнэлэгдэл яваад. Чи ер нь хүн дурлах гэдгийг ярьж байгаа байхгүй. Дурлах шүү дээ. Яагаад нийлж надад яриад байгаа юм. Үгүй зүгээр санал бодлоо л хэлсэн. За. Яат гинэ. Юм ба одоо амар гоё хайртай очичаад яваад байгаа байхгүй. Тийм болохоор чи өөр хүний харж чадахгүй байх тийм. Найс нь бол юу одоо ихнэр битээр чинь бол нэлээд удаж таа гэсэн.
Одоо үзээд уурлаад орой. Бид ч одоо миний хүү чинь 15 таа. Одоо 15 хүрлээ. Тэр танилцаад 90 хэд онд 95 он танилцсан юм шүү дээ. Тэгээд миний охин ч одоо 5 хүрч байна. Бараг 20 жил боллоо шүү. Бага. Эсээ хүү охиортой шүү дээ. Тэгээ яг одоо битэр бол шүү дээ жинхэнэ харцаараа бүх юм ойлгож шүү дээ ийм сайхан гэр бүл шүү дээ. Тэгээ битэрийг бол манай найзрал өмнө армант гэж ярьдаг байхгүй. Оюутан байхдаа битэр ингээд ерхэд ингэж явах чинь манай ихнэр хүмүүсийн харилцаанд ирсэн тэгэл дөрөв дахь руу гараад би ингээд гарч ингээд ихэд эндээс ваа гэж гүйлжээр тэмэлж мэлдэг. Ингээд найзууд нь ч хоёр одоо ямар кинонд тоглож байгаа шүү дээ. Ерөөсөө тийм армант хоёрлоо битэр одоо ч яг тэр хэвээрээ байдаг. Тийм болохоор миний амиаг ойлгох гэж бодож байгаа байхгүй. Түүнээс би харсан бол ингээд орлаа. Тийм шүү дээ. Эсэлээ тэгээд чамайг дагаж хөөрөл би дурлаа гэж тэр баахаа малдаал явчлаа сая. Яа наа хүмүүс юу гэж боддог вэ те? Хөө би дурлал болоо. Минийс бичсэн асуултаас юм асуух гэдэг юм. Тий. Асуултаа. Хачуу тий. Хайртай усуудын хийх ёстой 100 зүйл байт юм байл та. Тэр 100 зүйл дотор болохоор нэг зүйл нь болохоор яг ингээ явж байгаа машин замын голд тэрвэрлэж үнсэлцэх юм байл та. Тэгж үзсэн үү? Машин ингээл явж байгаа тийм. Тэр эсвэл олон нийтийн газар ч байж болно тэрийг тэгж ойлгож болно шүү дээ. Эсвэл олон нийтийн нүдэн дээр л үнсэлцэж байна. Баян шүү дээ. Ваа бабу. Чи тийм үү мөө? Би тийч үзэх гоё. Оо ямар сонир. Чи үзсэн үү? Баян. Би бол баян ёо. Оо за. Би тушаал хэрэггүй асуу. Арай шүү дээ машин дундууд ингэж үзээг бай. Нэг замын гол тэр ингэж үзээг бай. Шууд замын гол үнсэлцэнгүү хүмүүс пип гэж шууд хөөн штэ. Машин барьж явахдаа баян үнсэлтэй тэл явдаг шүү дээ ер нь бол. Тийм үү яаж машинаа барих ингээд өө. Баг мэдрэмжээр явж тийм дөө. Нөгөөх нь үдээр хараад явчихсан зогсгор. Гэж явчихсан шүү дээ. Сэжэттэй тийм үү. Тийм минийтэй чи тэгж үнсэлж байгаа юм уу? Тэгж үзээгүй. Тэгэл харин амарлаг асуулт бэлдсэн байгаа. Тэгвэл хоёроос би гоё асуулт асууя. Имбат хоёрт штэ махлаг эмгтээчүүд таалагддгүү амар туранхай эмгтээчүүд таалагддаг. Мөхтөл таалагддаг шүү. За зөөчлээ. Гоо туранхай сэтгэл хүмүүс сонсгүй шүү. Надад сонсгүй. Махлаг машин таарцсан л зүгээр. Гэтэ яг яах тийм сексдэх тийм үү? Эсвэл зүгээр найзлах тийм үү? Хаалгах тийм үү? Яг бас тийм нарийн байдаг юм уу? Тэр нарийн олон ялгаа байна. За за. Гэхдээ ерөнхийд гэн асуултаас ерөнхийд бол чам турхаа аль нь асуу. Яа хийсэн? Сэтгэл гэсэн турхаа юм уу? Юм багийн хараад бүр янз залах нь шүү дээ. Угаасаа өөхтө даргана юм уу? Амар олон сэтгэлс турхаа юм уу? Эсвэл бол угаасаа би бол ингэж бодож байна. Надад бол тарган туранхай тий тэр бол надад бол хом хөхтэй жижиг хөхтэй бол надад бол тийм сонирхолтой биш. За. Би бол хамгийн яг үнэнгээл ярина. Надад бол ямар ч тийм юу байхгүй. Надад хайраа мэдрүүлж чадж байгаа юм хтэй сайх. Энэс тэрний туранхай, муранхай, хөх, мөх, хөл гой би надад одоо сүүлийн үед тийм дэгжин чамин тийм ийм ганган хувцалсан ийм миний юбг мөвгтэй октод бол яг таалагдах болж байгаа. Магадгүй энгийн байгаагаар л тийм магадгүй тэд нар яг тэрэн шигээ тийм адилхан бодолтой байд юм шиг л миний бодлоор тийг санагдаад. Надад бол ийм энгийн өсгөөчүүдөөс үүдээд бол аюух таалагдаж эхэлж байгаа. Магадгүй тэд нар сэтгэлээсээ байж болох юм те. Би тэгж бодоод байгаа шүү. Магадгүй. Мондог шүү. Цаан дэж болох юм. Бурхнаас чамд хэдэн нас өгөөсэй гэж боддог вэ? Юу хэд наслал хүн чиний хувьд боломжтой юм санагддаг. За нэг 90 мэр хүчээс гэж бодох юм доо бодож байгаа ш нэрээ. 100 гэхээр арай л чимэлтэй болчиход байгаа. Яасан 90. Тэгээ яасан манай эрэгтэй болохоор арай жоохон богино наслаад гэх юм аа. Тийм үү. 60 70. Гэтэ чиний үе дээр хөшөө одоо нийлээд байгаа хаа. Чи тийм сайн хүн биш шүү дээ. Сайн хүн тэгээд яваад үгүй шүү дээ. Муу хүмүүсээ тэгээ байж л минийс 90 байдгаа. 97 байгаа минийс дээр. За тэгвэл сайхан л шүү дээ. Тэр болтоос үр хөлтөө сайн сайхныг үзээд ингээд эрт явчаар үеийн нөхдүүд маань бас ухрын хонд яваад хараас имжлээд байгаа юм. Одоо бас сүүлийн үед бас найз нар яваад шүү. Амар яваад ш. Манайс үеийнх ер нь. Тийм. 10 жил мэлээс ч юм уу ангаас айгүйх явчихна. Тэг юу яавал өндөр наслах юм болоо. За ингэж явах шүү. Бензин угаад. Өдөр болгоо хоёр яг бензин угаад. За. Тэгэл чүтэн зураад авчихсан. Айгүй уртас шүү. Чи хэд наслыг гэж боддог юм? Би ч гэсэн мэдээж өндөр наслыг л гэж бодож байгаа шүү. Гэтэ хүний гарт орчуулд юм би те. Харин яг үнэ те.
Тийм хүн ургамал авчихсан тийм нөгөө юугаараа тоглоод эхлэв тэгээ тэнийг болоод эхэлчих. Басараа гэж. Би бас юу ч яриг баг. Заавал тодруулаад ингээд амгаа ийм хэрэг байдаг ч юм. Одоо бүр юугаараа заавал одоо хэлүүлчихсэн. Ясамдуу тийм үстэй. Би бол ингэж бодож байна. Чи идэх юм. Мөрөдлөө биелүүлчихэл том сайхан зорилгоо тавьчих, мөрөдөл тавьчих. За. Тэгэл тэрийг хүний мөрөдөл дуустгүй шүү дээ. Тий. Тэрийг хязгааргүй шүү дээ. Тийм хязгааргүй шүү дээ. Тавьдаг гэсэн. Чи ч гэсэн мөрөдөл тавьчихлаа гоос тээ. Өөртөө мөрөдөл тавьж байгаа. Тэгээд тэнцэнэ хурцаа дахиад шунаад өөр юм руу тавьдаг гэсэн тээ. Тэр болгоныгоо биелүүлэл амьдраад байл амьдралаа. Түлч тэгэл бүр өгөхгүй хөшөө. Яа амар юм. Шүтнээс цаая оргоо. Шээд орчих юм тий. Би өөрийгөө л нэг мэдэрдэг юм. Би бол нэг удаа наслах байгаа. Үрхэр сайн үнэлтэй. Тайв хүрхгүй л бод тийм аа би. Үгүй тэр хацаа. Гүү одоо юу гэдэг нэмба шиг юу архиудгүй 50 татгүй юм чи юу л одоо миний шиг яаж юм сагс мосоо тоглож байгаа байнга. Манай залуучууд одоо ер нь хүмүүс хот тогтчлт гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд бид нэр өөрсдөө хотын залуучууд тэгээд Монгол улсын иргэн манай хот тогтчлт Улаанбаатарт юу хэрэгтэй вэ одоо чиний бодлоод? Цэцэрлэгжилт. Ногоон байгууламж. Тэр тойлоо. Энэ энэ агаар юм хөтлөг тийм. Тийм агаар хөтлөг чинь ядаж өвөлдөө ч гэсэн утаа багсах чинь тэд чинь нөлөөлдөг байхгүй да. Тийм болохоор хамгийн нэгдүгээр тэр байхгүй. Хотын гоё болгоё гэх юм бол бүх охтууд гоё миний бүтэл хотоор алхамаар байна. Чиний хараа? Тий. Яаж байгаа гоё харагдаж шүү дээ. Хотын чимэгт орж ирж дээ. Ерөөсөө л их гоё харагдах байх гэж би ер нь бодож байна. Би тэгж бодож байна. Хүн болгон дотроо одоо хотыг гоё болгоё гэх юм бол хүн болгон л дотроо хог тарихгүй шүлсээ аяхгүй, нус тааны ихгүй, нус мосыг ямар сурмгааны гэл ерөөсөө хам зэрэгч залхаж байгаа зүгээр гэж явуулах юм те. Ингэхгүй, тэхгүй гэсэн гоё бодолтой. А тэгж байгаа залуучуудын ямар ч бүсгүй эмэгтэй хүн хараад ямар тэнэг соёлгүй залуу байдаг бодолтой болчихл юм бол өөрөө пүк гэж гоё болчихно. Тэгэл жинхэнэ нэг амбагийн ярьдгаарс гоё нэг амгаан болол. Гэтэ чи бидний багын Улаанбаатар санал та ямар гоё байлаа те. Ялангуяа тэр манай баг тойрог хэсэг энэ 15 те. Янзын гоё шүү дээ. Одоо ингээд нөгөө фейс тэр ингээд дээр юм гоё зургууд ингээд постлдог шүү дээ тий. Тэгэхээр ингээд харагдаггүй нэрээ гоё гэсэн шүү гэлээ. Хуучин Япончингээс би бас нэг жимс суулгаалж байгаа цагтаад нь баригдаад. За яг тий. Би бүр чамайг хулгай хийдгүү гэсэн бүр гайхаад идэгсэн байхгүй. Хөгжим мөржийн урдлын дэлгүүрээс нарийн бомны хулгайсан хулгайлаагүй гэсэн би бүр гайхаад байсан. Жимсийг яах вэ? Тэгэл авирж байгаа л яасан чинь цагтаа нь гараад ирдэг шүү. Хали дэвтрийн үзүүлээд ирсэн гэж ёо. Тий. Доотлоо гэж. Яг дууч болоо мэдэхгүй юм чи. Японч чинь тэгэхэд чи яг энэ зоосгод ажиж байсан юм шүү дээ. Тий. Тэр үед чи одоо чинь Жайк гэж байгаа тэр нэстэй. Тий. Яг тэнд авирж байгаа. Манай бас манай баг төрөгт. Хятад элчингээл мойл гэж мэддэг бас би яг Япон элчингийн мойл гэж бат. Булгаач нар мэдчихэл байгаа. Би яг үгүй сайн мэдэхгүй юм. Тэгээ самбуугийн саад ч юм жинхэнэ мойлтой өөрлөлттэй байсан шүү дээ. Тэд болохоос юм байхгүй болж тийм байсан дөө байсан тэгэл. Тэгээ болжмөр амгаа хоёр дуусах чинь дөө тэр болохоос хүмүүнээр. Би нэрээ юу түрүүн Facebook гэсэн чинь нэг юм санагдаад нөгөө миний нэрээр аккаунт нээсэн хүмүүс айгүй олон байна самбуугийн сэрч магц. Тэр хүмүүс болоод ингээ хаагаад чи латинаар бичнэ хэлчихэж дээ. Чи өөрөө миний бол латинаар ахгүй яг самбуу SAMBUU SERCHMAA тэрэн сэрчмаа самбуу сэрчмаа минийх ахгүй. Тэгээ бусд нь болохоор ерөөсөө хуурамч тэгээ бүр албан ёсны те пэйж мэж нээсэн албан ёсны тийм хаяг нээсэн хүмүүс бас өөртөө ухамсараараа ингээд хүний өмнөөс ингээ худлаа юм бичгүйгээр те. За энэ шүү манайхаа гэж. Энэ л яг албан ёсных юм биз дээ те. Тий. Энэ л одоо самбуугаан сэрчмаагаан одоо албан ёсны пэйж юм байна. Тийм шүү юм байгаа гэж. Тийм бусд нь бол хулгаач пэйж юм байна. Зүг. Тийм хуурамч юм байна. Самбуу сэрчмаа гэдэг ингээд үзүүлчихгүй тэгээд хил ам хийгээл тэргээр хүүш тэгээд бас манай юм ба нэрээ түрүүнийг сонир юм надад яриасан нэвтрүүлэг сүүлийнхаа аач шиг нэг юм яриадсан. Заавал тэрийг ярих хэрэг байгаа юм. Юу юм? Мэдхгүй юу яриад байгаа. Мэдгүй. Яадаг гинэ. Би бодсон гэсэн. Ухаахгүй мэнэ. Энийг хэлэхгүй жолно нэстэй зүгээр. Заавал хэлэх хэрэгтэй юм. Чи юу гэж бодож? Хэлэх хэрэгтэй шүү дээ яагаад гэвэл. Чи заавал надад хэлүүлэх гэдэг юм. Тийс зочид одоо дугаар болгоны маань хүсэн хүлээдэг учраас бид нар хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Жохон юм бол болсон. Нэвтрүүлэг ерөөхдөө зогсож байгаа. Хамгийн сүүлчийн зочин. Яаж байгаа? Амгаа орцож байгаа. Нэг ажлын санал ирсэн. Надад. За. Тэгээд гадагшаа явах гэж байгаа. Удаан хугацаагаар явахар болсон. Тэгээд ерөөхдөө сүүлж байгаа зочинтойгоо буу халаа дуусгая. Гэтэ 5 сарын
эхний 7 хоног юм дараагийн 7 хоногт явах юм шиг байлаа л да. Хаашаа явах юм? Канада явчих. Тэгээ Сели манаас жоохон ууртай л байгаа тий. Ууртайгаа. Тийм их хилчээ дундаас нь хаяад яваа жоохон онцгүй байна гэл. Тийм. Канада явж үзээгөө. Канада гоё гисэн тий. Үц Канад. Торонтод нэг Сен гэдэг таавар байд. Тэн дээр нь гарч ингэж бүтэн тойруулт юм л. 360 метрт ганцхан олсон дээр амьдрал хийж байгаа шүү. Яа. Начиг өндрөөс айдаг юм бол ёо. Би тийш гарахгүй. Би ч өндөр сайн байд. Тийм үү. Гэхдээ л өндрөөс айдаг гэж би жоохон бахтай юм чартакын дээр скеттэй явуулдаг гэсэн. Тийм тэнийг үйсэн гэж. Би багын л үйсэн ингээд ишээс үргэлж гिचдэг байсан. Одоо ч юм өндрөөс амар тий өндөр. Түшүү зөрөгтэй нөлөөлж чинь тий. Зөрөгтэй. Чи өөрийнхөө өмссөн хувцснаас иччихсэн тохиолдол байгаа юм. Яг өөрийнхөө өмсөө явжсэн хувцснаас. За байгаа. Би одоо хинэгтэйгээ ингээд муудалцсан. Анхны танцад жоохон хэлж байгаа тэгээ салцсан байсан байхгүй. Аа. Тэгээ дараа нь би нэг яг багт өрхт явсан. Гачин биеийн тэмээ өвдөлтөө. Явсан чинь ихнийхээ найзтай тааралдсан. Яг л найзтай зөлдөн нөхдөд байсан. Зөлдөн содоо модоо шиг нэлээд зөлдөрсөн. Царайдаг явсан тааралдаад. Тэгэхэд би муу хайцсан юм. Тэнгүүд нөгөө дэг нь харагдаа. Чис баг амгааг салсан ч болсон цаас бактеритэй дэлбэр цайд явж байгаа. Ярьсан багч би яг хүрээ яг таарчлаа да. За өстой өнгөрсөн гэл. Яг цаа. Би тэгэхэд яагаад шин би хачин биеийн дээр явстаа хужаа шаахаад ч цагаан улдаа шаахаад гэсэн шүү дээ. Тийм шаахаатаа тийм гачин л юм явж байсан юм аа. Хүнд юу ч өмсгүй тохиолдсон шүү дээ. Тохиолдсон. Гэхдээ юу гэдэг шүү дээ хинэ. Кино. Нөө гэрээ засч байгаа шууд харагдчихдаг. Тийм асуудал чигсэн байж болно шүү дээ хүн тий. Тэгдэг тий. Би нэг хүнтэй ингээ ижлэг уцаа таарлахаар ичээд тийм үү амар юу. Ижлэг уцаа. Тий, яг ижлэг уцаа хажуу цуучаал гүнээд хараад тэгээд адилхан үдтэй хараад хараа. Юу гэдэг юм бэ тий. Амар юу. Манай ихнэр бас ингэдэг байхгүй. Энэ форум болсон гэж хүрэл ярьд юм шүү дээ. Форум болсон юм л та тийм гэж шүү дээ. Йоо миний хувцыг нэрчээ явж байгаа. Яг тийм заач юм байна юм бол яг. Гэтэ юу байдаг шүү дээ. Холливуудын старууд ч гэсэндээ тийм ижлэг хувцтай яа зөндөл таарлаж идэх учраас. Аль зохиж байгаа. Бид нар яг яг амар үнэтэй брэнд ахгүй юу? Брэнд бол эцсэн ч болно шүү дээ. Гэхдээ нэг хин брэнд биш өмссөн байсан байхгүй гэж. Ингэдэг байхгүй. Амар ингээд салхин гарчаал гутал мотлын амар шороотой. Тэгэл жоохон салхин гарцсан юм чинь юу яадаг штэ. Нүүр мөр ингээд нэг жоохон толцоо ингээд нэг салхин гарчаа нэг ус мусанд ороог байх нэг тийм байж. Яг тийм ингээд явж хахад нэг хүн таалсан. Тэр халтар байхад тий. Таалдан гот юу вэ нөхшөө гоё яригч штэ гшөө. Царайц ямар өнгөлөг байна гэж надад хэлж байгаа байхгүй сайхан. Тэгээ би бодсон байхгүй за энэ бол сайхан стожик манж үг явчлаа да тий. Би ингээд харахад ойлгомжтой байх гутал ингээ шороотой тий. Тэгээ нөө салхин гарцсан үуч нөө ойлгомжтой ш. За энэ яг манж үг явчлаа да гэж би бодоод чи юм манж үг яг чин сэтгэлээсээ хэлж байгаа урмын үг хоёрыг ялгаж чаддгүй. Чадахгүй. Тэр жүжигчийн үйл мэдрэх баха. Бид нар чи ер нь юу штэ их лог хөө. Яг тэр үедээ би нэг анзаарахгүй байлаа шин дараа нь бодсон шүү. Тийм шүү. Нэг ба үлэртэй чи гэж бодоод шүү. Тэгээс ерөөхдөө мэдээж шууд ингээд яг цагч байна. Тэрхүү үедээ заа гэдэг өнгөрсөн дараа нь лог хөөж боддог. Яагаад гэж хэлэх вэ? Яагаад? Би үл явсан яг дандаа тэгж логкоор нэмэх хөөж бодож ойлгодсон шүү. Гэтэ би яг тэгээ хэлэнгүүт нь би яг бодож байгаа юм чи яг салхинд гараа явцсан ботл мод шараатай за чи намайг дотроо тий багч анзаа байна да. Тэгээ бас нэг жоохон торцсон баг шүү би чинь тий торж мараа тэгээд жоохон гисэн салхинд гараа жоохон харалж мал сайн нөгөө нэг урагшаа яваад наранд яваа бөөн бор болсон юм. Чи яаж торов? За ингэдэг шүү. Ийм юу штэ өглөө чи өвлийн илгэн дээрээ заяа. Тараг штэ. Тараг сайхан бензинтэй байлаад. Энэ багтаа бензин өгнө. Цэлийн ингэнэ. Том Круз үрчлэгээ арилгахын тулд шонхрын бас юутай ч нөө хольж түрхэж байгаа гинэ. Нүрэндээ. Тий. Чи түрхэхгүй шонхрын бас дээр үрчлээ арилгана гэвэл түрхэж штэ. Шууных юм чинь хамаагүй. Тий. Юу амар гоо сайхан даан. Амгаа бүр сэлийг хариулахаас бүгд шонхрын бас байгаад хэвчээ. Наашнууд өвчлөө гайгүй. Тэгээ урлагийн хүн болохоо та нар бол үнэхээр сэлийг бол сэлийг үлээд 76 оных хэд хүн итгэхгүй. Би 80 хэдэн оных штэ. 80 оных амьд юм уу гэдэг шиг дээ. 6 оных. Аваа ичдэг штэ. 80 биш 70 хэдэн он ч амьд биш штэ. Мэдгүй миний сонсон 80 оных амьд. Би сүүлийн бас яах вэ? За ганц. Чам манай нөгөө урлагийн яриад байдаг байхгүй манай юм ба хэвчээ нэрэ.
2005-6 оны үед ч юм хэзээ шин мэдэхгүй байна. Тэгээд нөгөө амар бизнес хийгээд айгүйх мөнгө төгрөг олоод эвдэрчээд амар эвдэрсэн. Одоо арай гайгүй засарсан байлээ гэсэн. Тэр үнэ юм уу? Эвдэрсэн. Тий. Хүнд тэгж харагдсан бол тэгэл эвдэрсэн л байна да тий. Эвдэрсэн л байна. Гэхдээ одоо гайгүй болцсон байна гэдэг бол мундаг л байна. Гэхдээ мөнгө бол хүнийг бол амар эвддэн шүү дээ. Амгаа мэдчихэж байгаа л гэхдээ. Мөнгө бол хүнийг бол бүр найсан ч одоо эвдэрлэхээ тийм мөнгө олоогүй байна. Эвдэрвэл амар эвдэрнэ. Яг эвдэрсэн юм. Би яг ингээ бодоодсэн чи ер нь нэлийн эвдэрсэн юм биш үү? Та засч чадсан байна. Тэр бас мундаг биш манай юм ба тий. Гэхдээ ер нь ингээд ягаад өстө бүх юм санаанд багтдаг шүү дээ. Тийм үү? Юу ч хийхэд бэлэн үү? Бүр юу ч гин эмгтээчүүд, бүсгүүчүүд, охид мохтой зүгээр л энгийн зэ. Тэд нэр зүгээр ингээд л ороод ирнэ. Тийм үе хүнд бол байд юм байлээ. Тэгээ бити эвдрээрээ хүмүүстэй залуучууд хандаад л гэдэг. Шинэ галзуу бараа амд гараа хийж авна гэдэг шиг байхгүй. Тийм нас байна. Хороо нүдэнд багтана гэдэгтэй. Тэгэхээр бүх юм багтдаг шүү дээ. Одоо манай нөө нэвтрүүлэгт оролцсон зочин маань өөрөө хэлдэг байгаа л да. Бүх зочдтой хандаж, үзэгчтэй хандаж тий. Зүгээр энгийн гоё зүйл уриалаач найзаа. Бүх зочдтой хандаж чинээ би. Сүүлчийн буруу юм хэлсэн. Сүүлчийн зочин уучраас бас тий. Тэгж байгаа ч юм бэлээ. Гоё уриалаа тий. Гэхдээ чимээрээ эрүүл байцгаая. Соёлтой байцгаая гэж уриалъя л та тхөө. Тий. Эрүүл гоё тий. Тийш эрүүл хамгийн гоё жаргал тий. Тий. Хүнд бол их чөлөө эрүүл мэнд хориод аягүй чухал юм. Хамгийн чухал юм чинь байхгүй байсан. Ингэдэг гинэ би сайн нэг найзтайгаа юм буу халж байгаад нэг юм яриа сонслоо. Их чөлөө ягаад хүнд аягүй ирэх юм бэ гэх юм бол хуулиас гадуур юм бити найзаа бити юм хий гинэ одоо. Тэгэхээр одоо чи хуулийн хүрээнд юм хийх юм бол найз нь чам туслана. Чи хуулиас гадуур юмгээ хийчихэл юм бол найз нь чам тусалж чадхаа болчихно гэж байгаа юм. Яг үнцэг баггүй. Тэгээд чи шорон моронд явахаар найз нь яаж чадахгүй. Чи хууль зөрчсөн түр нүрээ харуулж ич чам те. Үүргээ биелүүлж ич. Тийм учраас эрх чөлөө гэдэг бол чамд аягүй чухал. Тэгээ миний найз хуулийн үрэл сайхан амьдэр. Тэгвэл сэтгэл чинь сайхан амьдэр гэж. Нэр чи зургатаар гад сүргэлэг гэдэг киноны хоёроо. Найз нар яг нээлтийн өдөр нь реклам зургатаар байж байгаад очиж чадаагүй шүү дээ. Түргэл гоё кино болсон бэл. Би яриад байгаа сте голоор нүргэлдэг хэвээр Монголын кино дэлхийн зах зээл мэл гэж ингээд зогсоод айтаахан залуу за ингээд очиж яриад байгаа сте. Тэр чинь биш үү дээ. Үз чадаагүй шүү. Би нэг блог уншижсэн чинь айгу харамсалтай юм надад бас гарч ирсэн. Би бас энийг хэлчихээ ухаантай залуучуудаас тусгаад авчих байлгүй гэж би бодож байна. Ингэж бичсэн байна. Монгол руу аялал жуулчлаад хэрэггүй гэж уриалж. За. Яагаад Монгол руу аялал жуулчил? Монгол бол гоё. Хотод нь бол удаад хэрэггүй. Хотод бол маш аюултай зүйлүүд байна. Карманы улгаач нар их байдаг. Улаанбаатарт карманы улгаач нар маш их байдаг. Хоёрдугаарт бол Монголд нью нацистууд их байдаг. Та нар гудамжаар ингээд зүгээр явна гэдэг бол айгүй хэцүү. Та нарыг бол шууд зодно. Шууд л ингээд нью нацистууд бол ингээд явдаг. Тийм учраас бол Монгол руу аялал жуулчлаад хэрэггүй гэсэн би хэлсэн. Тэгээ би бодож илаа манай энэ нацист бүлгийн залуучууд та нар бол ухаантай залуучууд мэдээж зөв үйл хэрийн төлөө үйл ажиллагаа чинь чиглэж явдаг болов уу гэж би бодож би та нараас л ганц их танихгүй. Тэгээд та нар энийг бас гоё өөрсдөө мэдээлэл хийгээд интернет орчинд юм уу бид нар бол энэ жуулчид туристүүд үйл яахчгүй бид нар бол тийм бодолтой хүмүүс биш гэдгийг ингээд илэрхийлээд ингээд ингэчвэл тэгээ бидний бас одоо жишээлбэл хийх бизнес аялал жуулчлаар бид нар Монголын сайхын онгон сайхан байгалаараа мөнгө олно шүү дээ. Тийм учраас бол та нар гоё ингээд мэдээлэл хийгээд бид нар бол ийм жуулч муулч нь бол ямар ч хамаагүй яачгүй тавтай морил бид нар харин та нарыг хамгаална бид нар тэр хулгайч нараас та нарыг хамгаалъя. Бид нэр тийм үзэлтэй хүмүүс биш гэдгээ та нар болно мэдээлэл хийжвэл энэ Facebook YouTube-ээр явж байгаа. Энэ тэр одоо янз янзын тэр нацист бүлгэлийн залуучууд те. Окей. Би та нарын үзэл бодлыг хүндэж та нарын л бодол та нартаа зөв. Тийм учраас тийм мэдээлэл хийжээсэй гэж би та нараас гуйж байна. Ухаантай залуучууд ойлгосон. Чи үнсэхгүй. Би үнсэх гэхдээ би хит үнсэх хит шашинлыг юм дургу. Яг зөв. Хитргээрэл юм чин болох юм байждаг. Зүгээр үнсэх үзэл бол Монгол хүн болгонд байх шүү дээ. Маргааш маа уцаанаар дайрлагтал мань хоёроо хамгийн дөр буу барьцаж чад буудуулаад яваад өгдөө. Амгаа хойлоо одоо ингэн заа гэж байгаа хойлоо буудуулаад яваад өгнө. Эсвэл нэг амтны амирчаад хойл яваад гэж шүү. Амирчаад. За би нэг өгч болж гинөө болохгүй. Юу авмаар санагдав. Үг наадгаа юу юм. Чамаа зөвшөөрөл өгөхөр л өгөхгүй. Миний зүг. За найз нь сэтгэл бэлгэлээ тий. Тэгэлгүй яах вэ? Чам нөгөө цагаан сүний домгоо гэдэг нь чам өгсөн гэсэн. Энэ болохоор уучлаарай. Байж аж. Зэлийн ганцхан минийх гинэ. Ганцхан чинийх гэж байгаа ч. Яг та минийх байсан ч болно шүү дээ. Баярлалаа найзаа. За баярлалаа нэвтрүүлэг. Уран бүтээлийн үзэл амжилт хүсье. 5 сарын 7-нд манай хамгаагийн бас нөгөө охин хэм блэ? Нөгөө нөхтөө хүн чинь.
Тогтгоо. Тоги. Энэ хоёрын жүжиг болж байгаа юм байна. За. Пара найруулагч найруулж байгаа. Сто гоё жүжиг болох юм. 5 сарын 7-оос эхлэх юм байна. Ямар ч хэсэн Сели маань хоёр л нээлтэн дээр өнгөө. Тий. Өртөөсөө. Чаасан долог явчихгүй шүү дээ. Гөө би 10 хэднэр л явах юм шиг л. Тэгэл Сели тэгээ зэрэгцсэн байгаа хэлээс. Чи цэцгийг авч өгнө да. Оо чи яа өнөөдөр намайг яа. Бүр ёо ямар өнөөдөр амгаа ирсэн чи шортон надруу дайраа. За карта аваад явал та. За баярлаа. За баярлалаа.